Энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний, амьтны, гэр орны офисын энерги хувьсгагч, ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За, бичлэгээ өнөөдөр эхлэхийнхаа өмнө сургалт маань 7 хоногор хойшлоод эх 7 хоногийн 2 дахь өдөр буюу 6 сарын 30-нд бид бол бурханлаг оршихуй онлайн сургалт маань эхлэхээр болсон шүү. Энэ сургалт маань 6 дахь шат нь байгаа. Агсан дунд шат байгаа. Тэгээд энэ сургалт маань хамгийн гол цаад зорилго нь бол хүнийг өөр өөртөө л ойртуулах байдаг байгаа. Хүнийг жинхэнэ өөр дөр нь хийх ажлыг нь хийлгэх, өөрийнх нь үнэтэй нүүр тулгаруулах, тийм. За магадгүй маш их олон яригддаг сэдв сонсож байсан сэдв юм шиг мөртлөөсөө хүн яг тэр сэдвүүдийг бариад өөр дөр ажиллаа хийгээг байгаа ч юм уу. Тэ чихнийхээ хажуугаар урсгаал гараад идэг тэм сэдвүүд ч юм уу байж бас болно. Гэхдээ тэр сэдвүүдийг бас хөндөж ярддаг нь маш чухал. Бас яг тэр сэдвүүдийг ойлгуулах тал дээр нь бас мэдлгүүдийг олгодог. Сүнсний хөгжил, тэ сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт, 5D алтан үе рүү орох гэл энэ шат руугаа явж байгаа дараагийн шилжилт, өндөр энерги рүү орж байгаа шилжилт, өсрэлтийг бид нар хийж байгаа гэж яриад байгаа. Тэнд яаж орох вэ гэхлээр бид нар яг өөрөө өөрийнхөө үнэтэй нүүр тулгарах, өөрөө өөрийнхөө сул талуудыг барьж авах. За тэгээ хүн нөгөө өөрийнхөө яг энэ сул талаа мэдэхгүй те анзаарахгүй явж байгаа тохиолдлууд маш их байдаг. Тэгээд энийг нь л сануулж хэлэх гэж энэ сургалтаа би зохион байгуулдаг байгаа. Тийм болохоор энэ сургалт маань удахгүй эхлэх гэж байна. Эх 7 хоногт. Тэгээд энэ сургалт маань бас бяцлагтай холбогдож өгдөг байгаа. Сүүлийн 15 минут 20 минут бид нэр группээрээ сайхан суугаад энерги нэгтгээд анхаарлаа бодлоо тавшруулад өөрийнхөө дээд бие буюу дотоод хүүхдтэйгээ холбогдох, тэ. За тэгээ мэдээж яриг тэр сургалтанд сууж байгаа хүмүүсүүд маань асуух асуултуудаа надтай бас ингээд дэлэн талангүй ярилцаад асуудлуудаа хуваалцаад ингээд мэдлгүүдийг олж авах боломжтой. За тэгээ дээрэс нь энэ сургалт маань мэдээж хэрэг онлайн Google Meet app дээр болдог болохоор бичигддэг байгаа. Тэгээд дэлхийн өнцөг болон бүрд сууж байгаа цаг нар нь яг тэр үеэр нь таардаггүй ч юм уу, ажилтаа ч байдаг ч юм уу хүмүүсүүд нь заримдаа бас энэ сургалтуудаа сүүлд нөхөж үзэх боломжтой. Яагаад гэвэл сургалт болго маань 30 хоног ингээд хадгалагдсан байдаг болохоор 30 хоногийн дотор давтан үзэсгэлэнтэй хүмүүсүүд нь давтан үзэж болно. Ялангуяа сургалтанд сууж байгаа хүмүүсүүд маань бяцлаглуудыг айгүйх хуваараа өөрөөсөө ингээд өдөртөө нэг юм уу хоёр удаа ингэж хийж хүсэлтэй байдаг. Тэр нь бол бас маш сайн. Яагаад гэвэл энэ сургалт энэ бяцлаглууд маань болохоор хүнийг өөрийг нь ангаах, өөрөө өөртөө холбогдох, тэ өөрөө холбоогоо сайжруулах, өөрөө өөртөө дээд бие мэдрэх энэ чадруудыг маш их хөгжүүлсэн бяцлаглууд байдаг болохоор энийг ингээд өөрсдөө бас сарын хугацаанд ч юм уу те хүссэн үедээ хийх боломжтой байдгаараа бас давуу талуудтай байгаа шүү. Тийм болохоор яг тэр өдөр амжихгүй юм байна, сууж амжихгүй юм байна гэж бодож байгаа хүмүүсүүд байх юм бол бас ийм давуу талууд байгаа шүү. Тийм болохоор та бүгдийг энэ сургалтанд урьж байна. Энэ сургалтуудаар бас ярьж болохгүй сэдвүүдийн талаар бас ярьж өгдөг, хэлж сануулж өгдөг байгаа. Яагаад гэх юм бол энэ тэндгүү цензурууд маш их байгаа. Ялангуяа миний совог болоод миний инстаграмыг болоод энэ системийнхэн бол маш их ажиглаж байдаг байгаа. Миний инстаграмын дагагч нар бол ингээд хүмүүсүүдийнх бол өсдөг бол минийх бол өдөр ир тосон л ингээд буураад байгаа байхгүй юу нийтдээ. Ийм байгаад байдаг болохоор бас бүх сэдвүүдийг бас ярих боломжгүй байгаад байдаг. Тэгтээ би боломжоор ярихыг хичээдэг. Ярихгүй бай гэхлээр цаанаас нэг юм мэдрэмж төрөөд дээд бие маань ингээд хилээ яриа гэд ингээд идэг болохоор маш тухгүй сэдвүүдийн талаар би ярьдаг. За тэгээд өнөөдрийн ярих сэдв маань тэр бас л дараагийн маш хэцүү хүмүүсүүдийн маш их шоконд оруулж мэдэх сэдв байгаад байгаа. Би өөрөө ч гэсэн энийг бас сонсоод шоконд орсон үнийг хэлэхэд бол. Тэгээд энэ талаар ярих хэрэгтэй санагдаа сүүлийн 7 хоног ингээд толгой дотор яваад байгаа болохоор ярихыг хичээж байна. Тэгээд би бодож байна л да. Энэ
энэ сувган дээр яригддаг зүйл маань бол би одоо 2 жилийн өмнө хийжсэн бичлэгэн дээр хэлсэн байдаг. Хүн болгон зориулсан сувг биш. Хүн болгонд зориулсан сэдвүүдийн талаар би ярьдаггүй. Үнэнд бэлэн болчихсон байгаа. Тэр хүмүүсүүдэд л зориулж би энэ бичлэгүүдийг хийдэг байгаа. Тийм болохоор миний бол их тийм зорилго бол те айхтар өндөр тооны хандлтыг авах, хэдэн мянган хүмүүсүүдэд хүрэх, хэдэн 100 лайкууд, хэдэн мянган лайкууд, хэдэн мянган followers, subscribersтай болох нь бол нэг миний тийм чухал зорилго болол биш. Миний эго бол ерөнхийдөө ингээл олонний танил болохгүй те ингээл чимээгүй л ингээд өөрийнхөө хийх юмаа хийгээл өөрийнхөө над жаргалтай 50 амьдралаараа амьдрал явж явах ерөнхийдөө хүсэлтэй байдаг. Энэ байдлыг би бодвол ингээл ерөнхийдөө бодвол аль дээрээс эрхэмлэж ирсэн. Тэгсэн хэрнээсээ миний дээд би болохоор чи ярих хэрэгтэй байна. Хүмүүсүүдэд хандаж одоо өөрийнхөө энэ харж байгаа өнцгөө те харьцуулалтаа, эргцүүлэлээ бусдад хуваалцах хэрэгтэй байна гэдэг энэ мэдрэмжийг сүүлийн нэлээд олон жил надад ингээд мэдрүүлээд байгаа болохоор би одоо ингээд энэ сувгаа бас ингээд өргөжлүүлээд ингээд хийгээ яваад байгаа монгол хэл дээрээ. Тэгээд алгоритм маань болохоор энэ YouTube ч байна уу, Instagram ч байна уу, одоо өөр сошиал медианы алгоритмууд бол ерөөхдөө энэ том корпорациудын юмнуудыг сутчилж байгаа тий контентнуудыг бол маш их дэмждэг, маш их олон хандлтуудыг авахулдаг. За ялангуяа гэхэд бол McDonald's ч гэдэг ч юм уу тий Starbucks ч гэдэг ч юм уу тий Starbucks-ын кофег тавьчихсан сууж байгаа ууж байгаа ч юм уу Red Bull ч юм уу тий ингээл за тэгээ McDonald's-ийн идж байгаа одоо бичлэг хийх юм бол хандлтууд нь маш өндөр байж идэг. За хойно урдаа нэг ингээд нэг брендийн цүг тавьсан Chanel ч юм уу Louis Vuitton ч юм уу тий ингээд нэг тиймэрхүү юмнууд байх юм бол бас тэдний контентуудыг бас ингээд алгоритмууд нь их шахаж байгаа аахгүй тий хүмүүсүүдэд хүргэдэг байгаа да. Тэгтэл миний одоо хийдэг ажил ч гэж одоо ярьж байгаа сэдвүүд маань болохоор ингээд тий тэр том корпорациудын одоо хийж байгаа зүйлсүүдийг илчлэх одоо сэдвүүдийн талаар яриад байгаа байхгүй юу. Тийм болохоор би тиймэрхүү зүйлсүүдийг бас ингээд нэг тэгж үйлчлүүлдэггүй. Нэгт Starbucks-аар би үйлчлүүлдэггүй. Би кофе бараг уудаггүй. Хаяад нэг ингээд нэг ажлын шаардлагаар нэг хүн амьтантай уулзах шаардлагатай болдог ч юм уу. За эсвэл зүгээр нэг гадар сууж явахдаа за зүгээр нэг кофе ууч та гэдэг нэг 7 хоногтой нэг ч юм уу сардаа нэг ч юм уу нэг тохиолдолд би гэхдээ хар кофе биш капучиног нуудаг байхгүй сүүтэйг. Тийм болохоор би кофений бол тийм өндөр хэрэглэгч биш ерөөсөө. Ер нь бол хизээч намайг тэгж татдаггүй байсан. Миний эргэн тойронд байдаг хүмүүсүүд маш их кофеин дуртай хүмүүсүүд багаас байхад л байсан. Тэгсэн хэрнээсээ би яагаад ч тэр нь татагддаггүй байсан. За тэгээд за ингээд нөгөө хүмүүсүүд маань бас юу яаж магадгүй олон юм битээ энэ уршаад гол сэдвэргөө ороо гэж тий. За тийм болохоор энийг яриад байна гэдэг чинь бас л би танарт мессежүүд өгж байгаа шүү дээ. Тэ нэг тийм олон юм уршаад байгаа гол сэдвэргөө орохгүй байгаа юм шиг мөртлөөсөө би нэг тийм гэж ерөөсөө бичлэгүүд дээр хүнд хэрэггүй юм талаар ярьдаггүй. Нэг тийм сэдвээс хазааж мазаасан юм шиг юм яриад байгаа юм шиг мөртлөөсөө дандаа цаана хүнд ухаарл өгөхөөс мессежүүдийг өгч байдаг. Тэгээ яг тэрний наадах цаадгыг ингээд олж сонсох чадвартай хүмүүсүүд ингээд сонсоод ингээд ойлголтуудыг аваад ухаарлыг авчдаг байгаа даа. За тэгээ өнөөдрийн сэдвээр юуг ярихыг хүссэн бэ гэхлээр ерөнхийдөө бол одоо тэг хүний махыг идэж үзээгүй хүн ер нь одоо манай дэлхий дээр амьдарч байгаа болов гэдэг бодол миний толгойд одоо сүүлийн хэдэн 7 хоног явж байгаа аахгүй юу. За тэгээд энэ бодол маань ерөнхийдөө бол хэдэн жилийн өмнөөс надад гадуур би ингээд хоол идэж байхад ялангуяа мах идэж байхад энэ бодол надад орж ирж байсан байгаа да. За тэгээд 10 хоногийн өмнө би өөрийнхөө нэг сонсдог хүний ярьцлагыг сонсч байлаа л та. Миний ерөнхийдөө сонсдог хүмүүсүүд мэдээллүүдийг авдаг хүмүүсүүд бол ерөнхийдөө маш тийм сувг нэгтцэн. Тэгээд өндөр хэмжээсүүдтэй хамтарч ажилладаг. Тэдрүүдээс бас мэдээлэл авдаг. За тэдний мэдээллүүдийг би бас мэдээж хэрэг өөрийнхөө мэдрэмжээр шүүлтүүр хийж одоо олон нийтэд өөрийнхөө сувгаар хуваалцаж байгаа шүү дээ. Түүнээс бол зүгээр би ингээд копи доод тэр хүний ингэж хэлж ийн гэдгийг нь орчуулад ярьж яадаг хүн бас биш байгаа шүү. Дандаа өөрийнхөө бас надтай ямар нэгэн хэмжээнд resonate хийж байгаа
энэ бас байж болох юм байна гэсэн мэдрэмжийг өгч байгаа сэдвүүдийг би бас барьж аваад ингээд хуваалцдаг байхгүй юу. За тэгээ тэр хүний хэлж ярьснаар болвол 2 сарын өмнө ил гарсан тэр материал байгаа шүү дээ, Эпштейн. За тэн дээр бол мэдээж хэрэг маш олон одоо хүүхдүүдийг бас тамалдаг, махыг нийддэг, цусын нуудаг модог гэдэг ингээд янз бүрийн зүйлсүүдийг яатсан байгаа шүү дээ, тэ. Материалууд ил гарсан байгаа да. За ерөнхийдөө бол дэлхий дээр жил болгон хагас сая хүн хүүхдүүд алга болдог гэж байна. Дэлхий дээр шүү дээ. Тэгэхээр их өсөөгөө 500 мянган хүүхдүүд ойролцоогоор дэлхий дээр жил болгон алга болдог гэж байна шүү дээ. За тэгээ энэ одоо алга болдог тоо нь одоо хэдэн оноос хизэнээс эхэлсэн бөө мэдээж хэрэг тийм ээ. Магадгүй 40 50 байж магадгүй бүр тэрнээс өмнө байсан байх магадлал маш өндөр байгаа. За тэгээд нөгөө өмнөх бичлэгүүд дээр хэлээд байгаа шүү дээ. Энэ дэлхийг удирдах идэх сөрөг биесүүд маань болвол өөрсдийнхөө залуулаг байдлуудаа яаж хадгалдаг вэ? Тэ яаж эрч хүчийг энергийг авдаг вэ гэхлээр хүмүүсүүдийн айдсын энерги болоод хүмүүсүүдийн одоо залуу бадлыг хадгалахын тулд хүмүүсүүдийн цусыг уудаг одоо ялангуяа хүүхдүүд тий ялангуяа бүр энэ айдсын энергид автаж тамлагдаж өгсөн хүүхдүүдийн цус ч юм уу тэдний одоо энерги энтер бол бүр онцгой юм нөгөө энергийг агуулж идэг болохоор энэ залуужуулах үйлчлэгээ маш өндөртэй байж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь ингээ махын нийдэх ялангуяа хүүхдүүдийн махыг тий. За энэ бол ингээл яриа би бас жоохон бахтаа ч гэсэн сонсч байсан л да. Ерөнхийдөө бол хятадд ч юм уу тий ингээ нөгөө абортнд орсон хүүхдүүдийн иддэг тэр нь бол бид аягүй сайн байдаг хүмүүсүүдийг залуужуулдаг ийм одоо ресторан маш үнэтэй одоо газрууд хятад энэ төр байдаг гэдээ би бүр баах махта сонсч л байсан байхгүй. За тэгээд яаж агаад ч бас над руу жоохон байхад энэ төр иймэрхүү мэдээлэл энэ төр ороод ирчихдэг байсан юм. Ингээ ажигтад харахаар ерөнхийдөө ингээд миний дээд би болоод энэ сахиусан тэнгэрүүд маань намайг ингээл айгу багаас л ингээд нөгөө нэг чиглүүлээл яваад байсан байгаа байхгүй ерөөсөө. Одоо л ерөнхийдөө илүү их ингээл юмнууд тодорхой болж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр байдал маань ганцхан хятад байдгүй байна. Ганцхан одоо 20 жилийн өмнө 30 жилийн өмнө болоод байдаг байсан зүйл биш юм байна. Тэгсэн чинь энэ хүүхдийн 8 тэ эмэгтэй хүний 8 хүний 8 ерөнхийдөө бол тэ газар аваад маш олон жил болцсон байгаа даа. Тэгээд энэ одоо сэдвийн талаар үзүүлсэн кинонууд маш их нэгс гарч ирсэн шүү дээ. Тэгээ алга болцсон. За энэний талаар үзүүлж харуулга болцсон байна гэдэг чинь энэ зүйлсүүд алга болцсон гэсэн үг бол ерөөсөө биш шүү дээ. Үргэлжилсээр байгаа. Эпштейн одоо өгсөн үү үхээгүй юу бас ойлгомжгүй мэдээж хэрэг тийм ээ. Ерөөсөө бас баталгаагүй шүү дээ. Нэг л хүүрийг гаргаад биеийн цогцыг аваад гаргаж байгаа юм шиг мөртлөөсөө яг тэр нь одоо өөрийнх нь мөн байсан биш байсан уу бас л энэ хэрэгэлзээтэй асуудал бас нэг арал дээр ч юм хаан ч юм бас явж байгаа сурагтаа энэ төр байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд олон нийтээр засагдж байгаа мэдээллүүдэд бол ерөөсөө итгэхэд ах шаардлага ерөнхийдөө байхгүй. За тэр хүн өгсөн ч бай үнэхээр тэ өгчлээгээд одоо тэр хүний 8 хүүхдүүдийг бага насны хүүхдүүдийг хүчрхийлдэг. За тэгээд янз бүрийн ёс заншлууд хийдэг, шоунууд, партинууд зогссон гэсэн үг бол биш шүү дээ, тийм. Хин нэг өргөжлүүлээл аваа явж байгаа. Сөрөг бисэдүүд үйлчилж гар хөдүүд бол маш их байгаа шүү дээ. Энэ дэлхийд бол тийм. Хитгэн байна гэж байхгүй бол их байна уу гэхээс ш дутнаа гэсэн юм ерөөсөө байхгүй. Яг л энэ дэлхийд чинь сөрөг бисхэн болол эзэгнээд маш олон жил болчихсон байгаа. Нэгт хоёрт болвол за мөнгө өгье гэх юм бол тэ эрх мэдэлд хүрэгчээ, олонний танил болгочихъя гэх юм бол тэр нь хийгсэн ажлыг хийх хүсэлтэй хүмүүсүүд бол бүр гараа өргөөд ингээд бараг дараалаад зогсож идэг аарам шахуу хүмүүсүүд бас зөндөл байж лээдэг баг. Тийм болохоор тэр хүнийг одоо жинхнээс нь өгсөн байсан ч гэсэн үйл ажиллагааг нь өргөжлүүлээд ингээд залгуулад ганц тэнцч биш өөр өчнөө олон орон морон өөр ардлууд дээр ингээд тэрийг хийгээд явж исэн газрууд бол зөндөө байгаа штэ. За тэгээд тийм болохоор сонссон байхгүй юу? Жилд 500 мянган хүүхэд гээгдэж байна. Алга болж байна. Тэр хүүхдүүдээр юу хийдэг вэ? Тэр хүүхдүүд яг хаашаа явдээ? Тэ яг юу хийдэг юм бэ тэр? Тэгээд мэдээж хэрэг тэр хүүхдүүд чинь бас донорууд болох нь болдог, тэ?
Тэгээд аль цус бүлгэнд тарж байгаа хүүхдүүд янз бүрийн хүмүүсүүдийн донорыг эрхтнүүдийг нь авчиж гин. За тэгээд авчхаад үлдсэн биеийг нь яах вэ? Эрхтнүүдийг нь авчлаа гэж бодоход. За аваагүй байлаа гэхэд тэр хүүхдүүдээр юу яад вэ? Тэ? Тэгэд тэр хүүхдүүдийг юу яадаг гэж байна. Тэд нар чинь өөрсдөө идчихэж байгаа шүү дээ мэдээж ярих тийм ээ. Одоо зомбинууд, вампирууд, маягийн хүмүүсүүд хүн биш бисүүд байгаа юм чи. Тэгээ тэд нар бол мэдээж ярих бүгдийг нь идээд чаддаггүй гинэ одоо тэр их хэмжээ одоо тий одоо хагас сая гэдэг ч юм бол ингээд бүр ааран байгаа байхгүй тий. Тэгээ тийм хүүхдүүдийг нь мэдээж хэрэг тэр аллууд дээр болохын болж байгаа. Тэгээд бүр жил болгон тийм их тоотой ээж гэдэг болохоор тэр хүүхдүүдийн биеэр юу хийх хэрэгтэй вэ? Тэ тэр одоо зохицуудаар нь юу хийв? Тэгэхээр ресторануудад зардаг гэж байна. Ресторанч биш түргэн олондод. Тэр дундаа Макдоналд зардаг гэж байна. Энийг би өөрөө сонсчоод бас нэлээд шоконд орлоо. Тэгээд энэ талаарх мэдээллийг бас бусад хүмүүстэй хуваалцах хэрэгтэй юм шиг санагдаад өнөөдөр ярьж байна. Мэдээж хэрэг энэ одоо тийм Макдоналд энтрийг ингээд сурталчилж байх юм бол контентууд олон хүмүүсд хүрдэг. Тэ уг нь надад сайлж ярих юм бол энэ корпорациудыг магтаж ярих юм бол уг нь надад ашигтай байх гэдэг байгаа байхгүй. Даанч миний ёс суртахуунтай энэ зүйлүүд бол таарахгүй байгаа, нийцэхгүй байгаа. Тэгээд угаасаа үннийг ярих тий одоо нөгөө өнцгийг нь ярих. Ийм нэг дуу хоолой бас угаасаа хэрэгтэй штэ. Тэгээ энийг зориулж ярих одоо хүмүүсүүд угаасаа цөөхөн штэ. Тэгээд миний хувьд бол Макдоналдыг би ягаад ч юм байгаа хасаа 10 идтэй байхдаа над руу би ер нь бол багасаа л байхдаа л эрүүл мэндэд санаа тавьдаг. Алийг юу идэх юм бол эрүүл мэндэлөө сайн байдгүй гэсэн нэг иймэрхүү одоо зүйлсийг сонирхдаг хүүхдээсэн болохоор энийн сайн шүү гэнгүй тэрийг нь илүү идэж хэрэгэлдэг. Энэ муу шүү гэнгүй тэрнээс нь илүү татгалздаг тийм хүүхдээсэн байхгүй юу. Тэгээ багасаа ягаад ч юм би яасан ингээд Coca-Cola, Pepsi энэ төр муу шүү гэдээ ингээд сонсчихсан байсан болохоор тэднэрт нэг хайхтар ингээд автаал донтоол уугаад идэг биш. Хаяхна яах нэг тэ уух үед би тэгтээ тэднэрт тийм зүйлүүд би нэг тийм дуртай хөвгт байгаагүй. За тэгээд тэгээ байж итл бас л нэг 10 үедтэй байж хат бас л төргөө ол ялангуяа Макдоналд бол айгүй тийм муу хооллоод муу чанартай хоолч гэж биш баг те ерөнхийдөө бол ийм сонин одоо хүнс байдаг шүү гэж сонсчихсан байсан болохоор би ерөнхийдөө тийм одоо Макдоналдад ер нь дуртай байгаагүй. Тэгтээ мэдээж яриг оюутан байх махта халт найз майзуудыгаа дагаад нэг ингээд хит хитэн ганц 2 удаа идчихсэн үе би ерөөсөө идэж үзээгүй гэж бас хэлэхгүй. Тэгтээ бол тийм их биш. Тэгээд яа ч юм надад ерөөсөө таалагддаггүй байсан. Тэгээд оюутан байх махта ч тэр би ингээл нөгөө нэг том одоо дэлгүр ороод нэг тэнд баах ресторанууд байж байдаг те тэнгүүт Макдоналд төрхөө хоолууд дээр бүр ингээ хүмүүсүүдийн ойчор амар их ингээ ойчлолтон зогсож идэг гэсэн байхгүй би бүр гайхдаг гэсэн юунд нь хүмүүсүүд ингэж их донтож тэр Макдоналд руу явж иддэг байна гэж би одоо хүртэл гайхдаг. Одоо ч гэсэн энэ тэнд ингээл дүүрч гисэн байж байгаа байхгүй. Тэгтэл харин Макдоналдыг ч айгүй их сурталчилдаг штэ. Ер нь бол айгүй их тийм давуу хэрэгтэй байж байгаа. Аль ч улс оронд тийм ээ. Тэгэхээр ингээл цаанаас нь бодлогын хэмжээнд, хуулийн хэмжээнд ч гэсэн ингээл дэмжиждэг байгаа байхгүй хүмүүсүүдийг тэ тэр махнуудыг зарах хэрэгтэй байна штэ. Тэ? Үгүй болох хэрэгтэй байна. Тэгээ тэд нар бол мэдээж яриг тэр хоруудыг бол ингээд хүмүүсүүдэд маш ухаантай ажиллаж байгаа байхгүй тэ. Зүгээр үнгүй өгчөгч биш бүр тэ. Зараад ашиг дээрээс олчиж байгаа байхгүй бүр ерөөсөө тэ. Эсвэрх хүчнийхэн бол мэдээж яг юмыг нарийн төлөвлөгөөтэй явдаг. Тэгэхээр ингээд бодоод үзэхэд бол те ганц Макдоналд ч биш өөр бас хямдхан мах хайсан одоо ресторанууд бол зөндөл байгаа штэ. Тэгээд
хаана юуны махын энтер гэдгийг шахтар сонирхдаггүй одоо бизнес эрхлэгч нар зөндөө бий тэ тэгэл махтал байж лах юм бол аваа зарчдаг хоолндоо хэргэлждэг сайхан амтлаад шараад хуураад ингээд бидний тавган дээр авчраад тавихаар бид юу ийгддэг байгааг ч бас мэдэхгүй шүү дээ ерөөхдөө бол тийм боднод дээрээс хойш төрөөдөл байсан л да яг энэ одоо тэ яг юуны мах байдаг бол гэсэн би бодол ингээл би чинь мах баг иддэг л тэ огт иддэггүй болоод биш огт идэхгүй бас нэг 2 3 жил явж үзэж хагаад сүүлдээ болсон яагаад болсон бэ гэхээр Bill Gates гэдэг хүн маань болохоор одоо ерөнхийдөө мах битгий дээрээ тэ их л ногоотой хоол идвэл зүгээр шүү гэсэн ийм санааг их дэмжиж байгааг нь олж хараад тэгээ тэр хүн маань бол мэдээж хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажилладаг хүн биш шүү дээ. Тэгэхээр махнаас татгалзаарай гэдэг тахлаар нь би за тэгэхээр мах ер нь бол бас те шимт хижээлтэй үнэхээр бас чанартай махыг олж идэж чадах юм бол бас сайн байх магадaltaй юм байна гэд тэгээд үе иддэг болсон. За тэгээд энэ нөгөө сүнслэг оршихуу одоо бясалгал хийдэг хүмүүсүүд бас ингээд мах иддэг гэхээр хүү па маа инээтрэ гэдэг. Тэгээд янз бүрэл байж байгаа ерөнхийдөө. Миний бол баримтлагдаг зарчим бол ерөнхийдөө хит юм нэг ингэж дагаж явах биш нэг хит юмд улаарах биш. Өөрийнхөө өөртөө л хэрэгтэй байгаа зүйл өгье гэж боддог болохоор хаяадаа нэг мах идмээр ах юм бол идчихдэг. Өдөр болгон бол би иддэггүй. Тийм болохоор хаяхнаа идэхнээ бас л нэг тийм бодлоод орж ирдэг байсан байхгүй юу. Тэгээ ер нь бол анстаа би бас цаг нь болохоор бас бүр махны хариглыг зогсоох үе нэрхээр ирэх байх. Тэгээд гэхдээ одоо ч гэсэн ногооны ч гэсэн чанарууд бол бас маш муу болсон шүү дээ. Тэ яг л өөрсдөөхөө одоо талбай дээр ногоон талбай дээр тарж уруулсан ногоо бишүүлэхэн дэлгүүрээс авсан юмнууд бол бүгдээрээ одоо нөгөө химийн бодисоор дүүрчихсэн болохоор бас тийм мэдж байгаагаараа бас бахархаад ах нь бас хэцүү юм тэ тэгээд энэ бол айгүй маргаантай асуудал л та. Тэгээ хараа энийг яагаад би өнөөдөр ярих гэсэн бэ гэхээр та нарын маань донд бас магадгүй байхгүй л ах л та. Гэтэ байж магадгүй хүүхдүүд нь дуртай болохоор тэ үе тийшээ оруулаад ингээд юм нийдүүлцдэг энэ төр тэ байгаа болоод бас анхааралтай аваарай. Тэ ийм асуудал ийм зүйл байх магадaltaй юм байна шүү. Тэгээд ирээдүйд бас энэ талаарх үнэн бас ил гарч ирэх магадлал маш өндөр байгаад байгаа. Тэгэхээр энэ хүмүүсүүд те энийг улаарын хийддэг хүмүүсүүд маань энэ талаар сонсоод өөрсдөө ямар их шоконд орох болоо. Орох юм бол орхол бахалтай орхол хэлгүүдээ тийм биз дээ. Тэгээ ийм бас л хүний ой танд ормооргүй хэцүү үйл явдлууд ингээд энэ дэлхийг газар авчихсан байгаа даа. Тэгээ тийм болохоор та нар маань бас энэ талаар мэддэг байгаад тэг хэрвээ идэх дуртай байсан бол бас жоохон нэгийг бодож хоёрыг тунгаагараа. Миний хувьд бол ерөөсөө Макдоналдын энергтэй миний энерги ерөөсөө таардаггүй. Бага байхын л тийм байсан. За тийм байна. Тийм болохоор та нар маань энэ асуудлын талаар юу гэж бодож байна? Тэ? Санаа оноогоо хуваалцаарай. Тэгээд бид нар мэдээж хэрэг мөнхийн, хайрын, гэрлийн хүчирхэг энергиуд мөнхийн шүү. Тийм болохоор ингэж өөрийгөө мэдэрч байгаа хүмүүсүүдийг бүгдийг бас тэ комментэн дээр бас тэгж бичгийг урайлж байна. Тэ яагаад гэх юм бол бид нар ингэж иймэрхүү юмнууд ингэж бичих юм бол өөрөөсөө эрэг энергиудыг ялгаруулж эрэг энергиэр одоо ингэ дэлхийнхаа энергийг хүртэл ингэ тэ эргэн тойрныхаа энергийг хүртэл дэвшлүүлж өгж байгаа байхгүй. Яагаад бол ийм хүчирхэг өгдөнүүдийг бид нар бичих, хэлэх, бодох тусам. Тийм ээ. Тийм болохоор та нар маань бичдэг болгоныг маань үзэх болгондоо ерөнхийдөө тэ ирээдүйн дараагийн бичлэгүүдээр шин дандаа бас энэ өгнүүдийг би бас хүмүүсүүдийн одоо үзэгч нарын дунд бас дэлгэрүүлэх хүсэлтэй байгаа. Яагаад гэх юм бол угаасаа л бид нар үнэхээр мөнхийн, хайрын, гэрлийн энергиуд болохоор тэр шүү дээ. Энэ үг, энэ энерги энэ дэлхийд маш их хэрэгтэй байгаа. Хэлсэнчлэн энэ дэлхийг, энэ нийгмийг сөрөг энергиуд маш их хүрээлээд энергиг доошлуулах зорилготой байж идэг болохоор бид нар
тэр энергийг дээшлүүлж өгөх хэрэгтэй байна. Өөрөө өөрсдийгөө тэ өчүүхэн амтан ганцхан би энийг хийгээд юу ч үлээ гэж өөрийгөө өчүүхнэр харж болохгүй. Бид нар өчүүхэн юм шиг харагдаж байгаа ч гэсэн бидний дотор агуу хүч байдаг болохоор энийг өргөл санаж байх хэрэгтэй. Тийм болохоор дандаа сайн зүйлүүдийг бид нар дэлгэрүүлэх, дэмжих хэрэгтэй байгаа шүү. Тэгээ удахгүй эх 7 хоног 6 сарын 30-нд 2 дахь өдөр Монголын цагаар 19 цагт meetup дээр эхлэх бид бол бурханлаг оршихуй гэдэг энэ сургалтанда та бүгдийг урьж байна. Тэгээд мэдээж хэрэг та нарт маань энергийн онцлогоо, цэвэрлэгээ, ангаалт хэрэгтэй байгаа бол бас та нарыгаа урьж байна. Доорх хаягуудаар бас холбогдоод цагаа аваарай. Тэгээд ихэнх хүмүүст нь болж их юм бол та нар маань WhatsApp-аар над руу холбогдорой. Яг л WhatsApp дээр бас групп нэгээд тэн дээрээ бас ингээд материалуудаа, сургалтын талаар материалуудаа, бас нэмэлт материалуудыг би хуваалцдаг болохоор тэн дээр ингээд бас групп дээрээ тавиад ингээд мэдээллүүдийг, нэмэлт мэдээллүүдийг хуваалцахаас гадна бас сургалтын линкүүд тавигддаг байгаа. Сургалтаа хийсний дараа YouTube дээр би бас тавиад тэр линкийг нь бас сүүлд нь тавьдаг болохоор та нар маань бас боломжтой байх юм бодод WhatsApp-аар холбогдвол бас илүү шүү, зүгээр шүү гэж бас санд болгомоор харамсалтай ч юм уу харамсалгүй ч юм уу тийм ээ би бол хувьдаа бол нэг хайхтар харамсаад байгаа юм болоод байхгүй. Миний Facebook устгагдсан гэд Facebook-гүй харин ч надад их амар байна. Facebook-ийн энерги ерөнхийдөө бол нэлээд доор штэ тийм. Даанч харин олон бас миний үйлчлүүлэгч нар маань бас тэнд байж идэг болохоор тэд нар маань бас надтай холбогдохыг хүсэх юм бол бас WhatsApp-ыг бас суулгачаарай. WhatsApp ч юм болохоор бас л яг Facebook чаттай адилхан үнгүү мессеж бичиж болдог, үнгүү залгаж болдог тийм аппликейшн ахгүй. Тэгээд хүүхдүүдээ ч юм уу, ачнараа ч юм уу, найзуудаа ч юм уу, гэр бүлийнхнийхэн ч юм уу хин нэг гуйгаад WhatsApp гэдэг юм ногоо аппликейшн байгаа штэ, ногоо өнгөтэй. Тэрийгээ суулгаад өөрийнхөө утасны дугаарыг бичээл холбогдчихно. Тэгээс үүлд нь миний утасны дугаарыг ингээд хайгаад над руу бичих юм бол холбогдох боломжтой шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд бичлэгийн маань энэ үрт үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн хамтлагаараа уулзъя. Түр баяртай.